Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олон улсын стандарт заасан жилийн дундаж нарийн ширхэг тоосонцор буюу PM2.1 тоосонцорын зөвлөмж хэмжээнээс манай улсад 7 дахин өндөр, Монгол улсын үндэсний стандарт заасан жилийн дундаж зөвшөөрөгдөж дээд түвшнээс 3 дахин өндөр бохирдолд өртсөн байдаг судалгаа гаргажээ. Үүний шалтгаан агарын бохирдол түүнийг үүсгэж хүчин зүйлүүд хийдэг өнгөрсөн 10 гаруй жилийн турш улсаараа дэлхийн эрүүл мэндийн байгууллагын түвшинд ярьсан, гэвч түүхийн үрснээс тодорхой хэмжээгээр ангиж ирсэн ч автомашинаас үүдэлтэй хор хөнөөлийг хэрхээ шийдэж чадахгүй өнөдр хүрчээ. Харин бид иймэрхүү байдлаар улсаараа шийдэл хайж байх зур улс орны ирээдүй болсон бага насны хүүхдүүдэд учирч буй эрсдэл цаг хормоор хэмжигд нэмэгдсээр байгааг мэрэгжлийн эмч нарын судалгааны дүн харуулж байна. Монгол хүүхдүүдэд хамгийн их илрээд байгаа хордлогыг жигсаах юм бол хар тугалга хүмүүс цагаан хамгийн их байна. За хоёрдугаарт нь хар тугалга байна. Гуравдугаарт нь мөнгө ус байгаа. Ингээд нийтдээ барий, кадми, уран, цезий гэдэг ингээд нэг 7 төрлийн хордлого бол Монгол хүүхдүүдэд илэрсэн. За манайх нийтдээ бол 10 төрлийн хордлого үздэг. Тэгэхээр энэний бол 7 нь илэрсэн гэсэн үг. За эдгээр дундаа хамгийн одоо их тохиолдод байгаа хүн цагааны хордлого одоо жишээ нь нэгдүгээр үүсгэх шалтгаан нь тоос тоосон зэрэг явж байгаа. Нөгөө PM10, PM2.5 гэдэг агарын чанарт байгаа тоос тоосон зэрэг хэмжээ. За тэгээ одоо хүн хар тугалганы нэгдүгээрт одоо автомашины утаа явчихдаг. За юуны мөнгө усны одоо нэгдүгээрт болохоор одоо нөгөө ус хөрсний бохирдлоос одоо үүссэн байх магадлал өндөр явждаг. За тэгэл тамхины утаа, агаар ус орчин хөрсний бохирдол гэж ерөөсөө бидний орчин тойрно. Нийт одоо энэ хүүхдүүдийн 59% нь болохоор хортгон металлын хордлого өндөртэй. За одоо зөвшөөрөгдөх хэмжээнээс маш ингээд дээш хүний бид ихсэн байгаа. Үлдсэн 41% нь болохоор хордлого үүсч эхэлж байгаа юм уу шатанда явж байгаа. Тэгэхээр одоо ямар нэгэн тийм хордлоготой хамааралгүйгээр хэвэн гэсэн одоо үзүүлэлт бол бидний юм дээр гарсангүй л дээ. Тухайлбал автомашинаас илгардаг азотын давхар эсвэл нүүрстөрөгчийн дутуу эсвэл тоосонцор үнэрт органик нэгдлүүд агуулгадаг бөгөөд энэ нь агаар бохирдуулагч бодисын 20-30% бүрдүүлдэг. Автомашины утаагаар ялгарх хорт хөтс нь газраас дээш 20-30 см буюу хүний амьсгалах түвшинд дэгддэг. За энэ нь бага насны хүүхдүүдэд хамгийн том аюул занал хийл болдог нь энэхүү мэрэгжлийн судалгаагаар харагджээ. За хэрвээ энэ одоо хордлоготой гэдгийг мэдэхгүй ингээд яваад байгаа тохиолдолд бидний шалтгаанд одоо жишээн дээр гэхэд энэ хүүхэд өсөлтийн хоцрогдолтой болох, өсөлтийн асуудал үүсэх, биеийн өндөр нэмэгдэхгүй болох, эсвэл одоо хитэг таргалтанд үүсэх. За цаашлаад одоо энэ хүмүүс нөгөө өс ундаг хүүхдүүд байдаг, арьс сайхан нэмэгтэй хүүхдүүд байдаг. За архаг ядаргаа, ерөөсөө хортон металлын бас нэг гол шинж нь бүх насныханд архаг ядаргаа байдаг. Энэ архаг ядаргаа одоо юу гэдэг унтаал нойр нь хандаггүй ч юм унтаал байдаг. Тэгсэн мөртлөө нойр нь хандаггүй. За маш бага одоо ажиллахад ядардаг ийм шалтгаанууд бол цаанаасаа шинжилгээнд дэр хэвэн одоо зүгээр цэсийн шинжилгээнд дэр хэвэн гараад байдаг мөртлөө энэ архаг ядаргааг үүсгэж байдаг ийм шалтгаан болж өгдөг. Энэхүү судалгааг нэг удаагийн шинжилгээгээр 10 төрлийн хорт хүнд металл болон 16 төрлийн эрдсүүдийн хүний биед ямар хэмжээгээр байгаа гэсэн наривчлан тогтоох зорилготой үсний эдийн хорт хүнд металл минералын онцлогооны хариуг нэгтгэн дүгнэж гаргасан байна. Онцлогоонд орсон хүүхдүүдийн 59% нь хорт хүнд металлын хордлоготой бүгд буюу 100% эрдэс бодисын алдагдaltaа гарчээ. Хүүхдүүдийн нас нь бага байх тусмаа хорт хүнд металлын хордлого илүү. Нас нэмэгдэх тусам буюу ялангуяа 20 наснаас дээш насны хүмүүст олон төрлийн эрдэс бодисын алдагдaltaа гэсэн ерөнхий дүгнэлт гарсан байна.